За өнөөдрийн байдлаар нэг 100 гаруй төрийн эмчилгээ компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ 100 гаруй төрийн эмчилгээ компаниудыг бас ангилаад аваад үзэх юм бол яа харахгүй бас үндэсний аюулгүй байдлын стратеги одоо чухал ач холбогдолтой салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмч зайлшгүй байх компаниуд байна. Эдгээр дээр одоо хэрхэн яаж үйл ажиллагаа ил тод болох уу, нээлттэй болох уу? Илүү одоо үр ашиг яаж нэмэгдүүлэх үү? Илүү чиглэсэн бодлогод явуулнаа. За төр оролцохгүй байх, хувийн хвшил аваад явж чадах, иргэн одоо аж ахуйн аваад явж чадах эдгээр компаниудыг хөвчлөе. Хөвчлөх нь гэдэг одоо үгийг одоо тийм худалдана, хувилдана гэсэн одоо утгаар бас манайхан бас буруу ойлгодог. Энийг бол олон нийтэд ил тод нээлттэй хувьцааг нь одоо биерж дээр зарнаа. За мөн одоо хоёр дахь хэлбэр нь бол дуудлал худалдаагаар худалданаа тэр өмчийг ийм одоо зарчмыг барьж одоо хэрэгжүүлнэ гэсэн одоо ийм зарчмын дагуу үндсэндээ төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүй, хувийн хвшлээ дэмжсэн, хувийн хвшлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбараас төр оролцоогоо татах энэ асуудлыг одоо үндсэн чиглэл оруулж байгаа. За дараагийн нэг асуудал бол өнөөдөр бас зайлшгүй төрд байх ёстой. Төр ард иргэдийнхэн нийгмийн хариуцлага хүлээж одоо ачаа үрэх ёстой салбарууд байна. Энэ салбарууд дээр бол төр бас үйл ажиллагаа явуулъя. Тухайлх юм бол одоо зам засвар ачлан компаниуд байдаг. Та бүхэн мэдэх бах. Энэ зам дээр иргэд аюулгүй, ослогоо, хурдан шуурхаа зорчиж явах ёстой бага зардлаар. За энэ замыг одоо засах, арчлах, цасын цэвэрлэх, онгорхоо цоорхоо одоо хагархаа нөхөх энэ ажлыг бол хувийн хвшлийг одоо хийж хэрэгжүүлэх одоо өнөөдөр боломж байхгүй байгаа. Энийг хийж хэрэгжүүлэх одоо сонирхол байхгүй байгаа учраас төр одоо иймэрхүү чиглэлтэй нийгмийн одоо ачаа өрдөг компаниудын ачааг бас өөрч явъя гэсэн ийм одоо гурван бодлогын хүрээнд үйл ажиллагаагаас их хуралдаас нээлттэй өргөн мэдүүлэхэд тохирсон. За хувьчлагдах, худалдагдах үйл ажиллагаа нээлттэй одоо ил тод одоо олгож төрийн өмчийн одоо хувьцааг хуулийн этгээдийн одоо нэмэлт хувьцаа гаргах замаар худалдах компаниудыг та бүхэнд танилцуулъя. Монголын цахилгаан холбоо компани, хөдөө аж ахуйн бирж, үндэсний давхар даатгал, за Монголын хөрөнгийн бирж, Шивэ овог, Багнуур компани, за Мят төрийн банк зэрэг одоо компаниудад дийлэнх одоо хувьгаас олон нийтэд одоо нээлттэй ил тод хөрөнгийн биржээр дамжуулж одоо хувьцааг нь нэмэлт хувьцаа гаргах замаар компани үйл ажиллагааг ил тод хөрөнгийн чадхыг сайжруулах зорилгоор одоо судалнаа. За Эрдэнэс 5 толгой Эрдэнэт үйлдвэр зэрэг одоо компаниуд дээрс ашигт малтмалын хууль заасны дагуу нэмэлт хувьцаа гаргах, иргэдтэй аж ахуйн нэгжүүдэд тодорхой хувьцааг одоо эзэмшүүлэх, ингэж олон нийтийн хяналтанд оруулах энэ одоо бодлогуудыг бас барьж хэрэгжүүлнэ. Эрдэнэс Critical Minerals дулааны 3 дугаар цахилгаан станц, дулааны 4 дугаар цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн одоо эрчим хүчний систем, Дархны дулааны цахилгаан станц, Амгалан дулааны станц зэрэг компаниуд дээрс тодорхой нэмэлт хувьцаа гаргаж олон нийтийн оролцсон, олон нийтийн одоо хяналтанд оруулж ирье. Ингэж одоо эдийн засгийн үр ашиг нэмэгдүүлээ, ил тод нээлттэй илүү одоо тийм үү үр ашигтай үйл ажиллагаа бололцоог бий болгоё гэдэг үүднээс одоо иргэд олон нийт аж ахуйн нэгжийн сонирхол одоо оролцоонд оруулж ихээр ийм шийдвэр гаргаж байгаа. За мөн одоо тодорхой компаниудын одоо хувьцааг нь одоо дуудлах худалдаагаар худалдая гэж байгаа. Энд бол дулааны шарын гол компани, цемент шохон үйлдвэр, Монгол шуудан, Багнуурын дулааны станц, Налаахын дулааны станц, Хөвсгөл дулааны станц, Ховд дулааны станц, Улаангомын дулааны станц зэрэг одоо энэ дулааны түгээх үйл ажиллагаа явуулдаг одоо энэ төрийн өмчт компаниудыг бүгдийг одоо дуудлах худалдаагаар одоо иргэн аж ахуйн нэгжлээс шилжүүлэх энэ ажил зохион байгуулахаар өнөөдөр засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. За дараах одоо компаниудаас зарим компаниудын татан болгоно. Тухайлх юм бол одоо Автомикс, за мөн одоо төвийн бүсийн одоо хүн сүнгийн үйлдвэрийн технологийн цогцлбор, автозам засвар ачлалын нэгтгэл зэрэг компаниуд татан болгох энэ одоо үр ашиггүй ажиллаж байгаа учраас цаашдаа энэ одоо илүү л одоо өгөөчгүй одоо хөрөнгө болсон учраас одоо энэ хөрөнгүүдэд бас компани татан болгож одоо хөрөнгийг нь дуудлах худалдаагаар худалдах. За мөн одоо Эрдэнэс Монгол цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ зэрэг компаниуд дээр одоо илүү одоо бас бодлогын өөрчлөлтүүд хийя. Энд тодорхой бас одоо олон нийтийн оролцоотой гадаад дотоодын одоо стратеги хөрөнгө оруулагчийг оролцуулсан илүү одоо ил тод нээлттэй үр ашигтай менежмент явуулах ийм одоо бүтцийн өөрчлөлтүүдийг хийх ийм үндсэн чиглэлүүдийг Монгол улсын их хурл өргөн мэдүүлэхээр төлөвлөсөн. Одоо их хурлаар засгийн газрын хуралдаанд батллаа. Өөрөөр хэлэх юм бол одоо түрүү ярьсан 100 гаруй одоо компаниудын 30 орчим компаниудаас төрийн өмчт одоо хуулийн этгээдүүд маань олон нийтийн оролцоотой нээлттэй ил тод хувьцаат компани болох нь
тодорхой компаниуд дуудлага худалдаагаар тийм хувийн хвшил шилжүүлэх нь тодорхой компанид бүтцийн өөрчлөлтүүдийг хийж үндсэндээ үйл ажиллагааг сайжруулах нь